Нөгөөтгөө ятимд очиод дасантаа хийчихнэ. Ингээд байхад мөнгө нэг л мэтгэд хөөрхөн мөнгө болсон байдаг. Анзаараагүй байхад. Тэгэхээр урд нь би ямар их цаг хугацааг ямар их хөрөнгө мөнгө дэмий хүрдэг байсан нь тодорхой байгаа. Нэг л мэтгэд санаанд ороогүй мөнгө цуглдсан байдаг. Тэгээд гайхаж байгаа. Бараг гайхаж байгаа байхгүй тийм ээ. Мөнгө одоо ингээл ийм амархан юм байна шүү дээ. Би яагаад ингээггүй юм бол урд нь мэддэг байсан тий. Гэхдээ ихэлдэггүй л байсан байхгүй гол шалтгаан дээр. Тийм мөнгийг задгаан мөнгө байсан ч бүхэлдүүлээл тэгэл хийчих. Гол хэрэггүй. Тэр 10,000 төгрөг байна уу? 100,000 төгрөг байна уу? 20,000 төгрөг байна хамаагүй. Зүгээр л хий. За тэгээд бэлэн бүхэл мөнгөө задлахгүй байх. Тийм үү? Тэгээд шууд дансандаа хийх. Учир нь бүхэл мөнгөө бол задлчих юм бол ингээл үргэлжлэл дуустдаг байхгүй. Нэг дэлгүүр ч юм уу юу чи энэ тэнд явж хахад чихэр боох юу ч байдгийг хэрэгтэй хэрэггүй юм ингээл аваад идээл угаал тий. Нэг унтаа бас шаардлагагүй багтлаар тий. Тэгэл дэмий юм ингээл одоо ингээд 5,000 төгрөг байлаа. Тэр чинь бүгдээр нь авчид хийчих юм бол 5,000 төгрөг чинь дасруу орчихно. А зүгээр нэг дэлгүүрлөө ч юм уу эсвэл нэг автобусны буудлын дээр зогсож явахдаа тэргээр юу ч юм аваад үрчэн штэ. Нэг яшил юм тийм штэ. Хоол мөхөр хоол биш. Хор юм уу гэхээр хор биш нэг хоёрын хооронд юмуд авч идээл тий ингээл тэгэл нөгөө 5,000 төгрөг байхгүй л болчихно. 10 20 одоо хэдэн ч төгрөг байсан тий.